my dear friends. Hi. Өнөөдрийнхөө бичлэгээр not unboxing хийхгүй. Гэхдээ Temu-гээс авсан электрон бараануудаа. Электрон бараа гэж хэлэх зүг юм уу? Электрон бараа шүү дээ. Тог хэрэгтэй болно гэдэг чинь электрон бараа гэдэг. Юмсуу. Одоо өгөөд үнэлээ явчих заяа. Хамгийн дэдэлтээ 5-оод тэгээд 1 2 3 4 5. Эхний ээлжин заяа. Хамгийн эхний ээлжин. Unboxing биш гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр би аль хэдийн задлсан, аль хэдийн хэрэглээд үзсэн байгаа гэсэн үг. Би энийг баг сарын өмнө авсан байхгүй юу? Тэгээд яг үүндээ бичлэг хийхээс залхуурал яваад байлаа л да. За эхнийх нь болохоор гэрэл авсан. Энэ гэрлийг хайрцагнаас нь задлцсан ч гэсэндээ хайрцагнд нь хадгалж байгаа. Тоос шор орчин гээд одоо би тамирчтай массаж үзүүлье. Өөр талд миний хуучин гэрэл байна л да. Гэхдээ ер нь бол энэ хуучин гэрэл манад нэг нөлөөлөхгүй байна. Зөвхөн миний оригинал нарны гэрэл надад нөлөөлж байна. Нэг иймэрхүү л өөр. Дүйсээрээ та нарт ялгаа харагдаж байна уу? Тэгээд 3 өнгөр асна. Та нарт ялгаа харагдаж байна уу? Энэ өдөр байгаа болохоор. Энэ бол шар тавна. Энэ цав цагаан нь. Энэ одоо шар цагаан хоёрын холимог гэх юм уу? Яа тэгээд холимог нь ер нь бол бичлэг хийхэд надад таалагддаг. Тэгээд энэ хамгийн гоё нэг юм заяа. Хөлтэйгээ хамт ирсэн. Энэ хөл нь ингээ сунгаад 150 см болдог. Тэгээд бас энэ хөлний нэг маш гоё зүйл нь би нэг юм авсан байхгүй юу? Энийг авсан байхгүй юу? Одоо энэ гар гэхээс илүү ер нь бол би хөл болох гэж авсан. Гэхдээ би ингээд яг жинхэнэ энийг ер нь л ашиглахгүй байгаа зөө. Би нэг зүгээр хөдөө гадаа явахдаа л ашиглана. Яг ингээд гэртээ ингээд тавиад бичлэг хийж явах үедээ би энэ сандлыг ашигладаг. Энэ сандал дээр ингээд тогтцдог байхгүй юу? Харж байна уу? Ингээд хөвтэй тэгээд ерөн чигээрээ гэдэг. Тэгээд ингээд яг YouTube бичлэг хийхдээ болохоор яг жоохон хөвтэй дээр нь тавьж байгаа гэдэг байхгүй юу? За тэгээд энийг би хідээр авсан гэж бодож байна та нар. Тэгээд энэ нь ингээд ийм гар цоолчтойгоо ирсэн ахгүй юу? Одоо ингээд сонно. Тэгээд ингэж хийж болно. Эсвэл энэний ийм хавилтай, энэний бас хавилтай. Тэгээд ингэж хийсэн ч болно, ингэж хийсэн ч болохгүй юу? Ер нь бол тэгээд би энийг нь ашиглаж байгаа зөө маш их. Энийг нь ер нь бол нэг ашиглахгүй байгаа. Тэгэнгүүт саяны гэрэлний маань хөл энэ гарны маань энэ хуц тогтоогч хоёр ингээд таардаг заяа үнийг хийгээд. Тэгээд таардаг болохоор би энийг өндөр болгож яваад тэгээд энийгээ хийж агаад энэ дээр хуцаа тавьж агаад тийм одоо нэг TikTok, Reel энэ төр миний влог энэ төргийн штэ. Тэрийг би ингэж хийж байгаа. Яг энэ хөл дээр. Wow. Сайн нөгөөнийг би дөнгөж гэрээс орж ирсэн чи. Дөнгөж гаднаас орж ирсэн ахгүй юу? Тэгээд гадаа ямар салхитай хавар ямар байдгийг та бүгд мэднэ шүү дээ. Тэгээд амар салхитай тэгээд миний үс бүр ингээд дэлбэрчээд орж ирсэн. Тэгээд би самнаагүй зүгээр ингэчээд байж л байна л да. Тэгээд би жоох өснө уучраг болохгүй шүү байна л да. Гэтэ ер нь зүгээр л харагдаж байна л да. Надаа уул нэг ийм гар байдаг байхгүй юу? Гар хөл байдаг байхгүй юу? Ингээд тавьчиж болно. Эсвэл зүгээр ингээд барьчиж болно. Тэгээд энийг ингэж нээгээд харагдаж байна уу? Одоо энийг ингэж нээгээд тэгээд энд нь ингэж хуцаа хийдэг байхгүй юу? Энэ ингээд сундаг. Тэгээд энэ нас ингээд сунчдаг. Гэхдээ энэний нэг маш дутагдaltaй чанар нь энэ нь барихаа болцсон. Уцхийн гут ингээ унаад идэх болсон. Эсвэл ингээд
ингээд ч юм уу унаад идэг. Энэ нь барихаа болцсон. Энийг нь яаж бариулахыг бисэн мэдэхгүй байна. Гэхдээ уул нь энэний нэг гоё юм нь одоо хойд камераараа бичлэг хийж илаа гэж бодсон шүү дээ. Тэнгуут энэ энэ чинь ингээд юм толтой байхгүй юу? Харагдаж байна уу? Одоо ингээд миний бичлэг хийж байгаа яг энд гэрэл байна. Энэ ингээд нөгөө сандал дээр уцаа тавьсан байна. Уул нь ингээд би өөрийгөө харах боломжтой байхгүй юу? Уул нь бол даан чинь ингээд байдаг болцсон. Уул нь энэ надад их таалагддаг юм л да. Дараагийн авсан зүйл нь болохоор энэ. Микрофон. Энэ нь салхи дуу чимээг хамгаална. Энэ нь дотор гэх юм уу? Тэгээ ингээ хоёр микрофонтой нэг утас руугаа шахдаг юмтай. Тэгээ би одоо тань шүү дээ. Энэ микрофоныхоо ичдэг үзүүлээ л да. Тэгээд энэ хичнээнийхаа нөхрөө энийгээ шахаад хэрдээс ингээл холбогдчихж байгаа юм л та. За энэ микрофоны нэг хөөрхөн давуу тал нь гэх юм бол дуу чимээг хөөрхөн одоо нэг noise ингээ байхгүй болгочдөг. Тэгээд бас ингээд дахиад нэг хөөрх юм нь болохоор хоёр микрофонтой, тэгээд Type-C оролцоотой, тэгээд цэнэглэгчтэйгээ, тэгээд ингээд хоёр юм ээлжний зөөл өвчтэйгээ ирдэг. Тэгээд нэг амар чанартай одоо нэг бүр үнэхээр чанартай үнэтэй микрофонууд идэг штэ. Тийм микрофон биш ч гэсэндээ яг одоогийн миний нөхцөл байдал бол ер нь л хангалттай гэж бодож байна микрофоныг заяа. Тэгээд би энэ микрофоныг авснаас хойш ингэж бодож байгаа. Надад ингээд бодогддог нэг тийм одоо бодлууд байдаг байхгүй юу? Одоо ер нь ингээ хүний тодорхойлт ингээ майндсет гэж байдаг штэ. Баримтлах ёстой гэж боддог үзэл бодол манайгаад байгаа штэ. Тэр зүйлээ ингээ та нартай хуваалцаад тэгээд подкаст маягийн чимшиг мөртлөө зүгээр ингээд өөдөөс чи хар сууж агаад ингээд та нартай ингээ хобо зад өөрийгөө ингэж миний юу ярих гэдэг ойлгож байна. Тэгж хуваалцъя гэж юу н бодож байгаа. Ойрын ээлж нь юу н тэрийг хийн гэж бодож байна. Тэгээд өнөөдөр би жоохон сайсий байна л да. Харагдж байгаа сте. Яагаад вэ гэсэн чинь би уул нь бол нойргүй явж байгаа. Яг бүтэн нойргүй биш. Гэхдээ яг 45 минутын нойртой явж байгаа байхгүй. Тэгээд орой шүнжэнгөө яг юм хийж агаад тэгээд өглөө нь сэрэхгүй гэж бодоод өглөө нь 7:40-оос хичээлтэй байсан. Тэгээд сэрэхгүй гэж бодоод нэг хальт унтчаад нүдний хорыг гаргахтаад явъя гэд. Тэгээд би 5 гэж унтаа 6 гэд 5 өнгөрөөж унтаа 6 гэж сэрсэн байхгүй. Тэгээд яг сайсий байгаа шалтгаан гэх юм бол би өнөөдөр маш хөөрхөн байсан зэ. Маш хөөрхөн. Яг нэг хүмүүс намайг хөөрхөн гэж харахтаа биш би өөрөө өөртөө амар хөөрхөн байсан зэ. Яасан гэсэн чинь би өглөө босоод зөгийн малтаасаа уучаад хальт өглөөнийхөө цайг уучаад тэгээд өнөөдрийнхөө хувцсыг сонгох гэж хувцсны өрөөнд маш удаан цагийг өнгөрөөсөн. Тэгээд маш удаан цагийг өнгөрөөсний эцэст би маш хөөрхөн лүк бүрдүүлж гарсан гэж өнөөдрийн хувьд өөрийгөө бодож байгаа. Тэгээд би яг хувцлалт маань тийм гоё болсон мянгут би мейкап хийх хэрэгтэй штэ. Тэнгуут нь нүүр будгийнхаа юмнуудыг авч гараад таксидаад тэгээд таксинд суугаад угаасаа төгжрээтэй байсан. Тэгээд таксинд суугаад би сургууль руу очих замдаа нүрээ бодсон. Миний өнөөдрийн нүүр будалтын суурь одоо мейкап бейс маань бүр заяа. Үнэхээр smooth, үнэхээр flawless, smooth. Үнэхээр nice болсон заяа. Би миний арьс сүүлийн үед угаасаа юу агаадсахгүй юм. Ингээд барзаагаад хураашаад тэг ингээд одоо энэ хоёроор ингээд жоохон ингээд будсны дараа ингээд хагараад хураашаад идэг штэ. Тэгэж мэгэдсэн бохгүй юм. Тэгсэн чинь өнөөдрийн маань арьс бүр үнэхээр смут яг маш булбрэ болсон заяа. Будалт маань арьс маань өчтөрөөрөө угаас толтол нарчилсан л та. Тэгээд одоо мейкап
бейс нь мейкап нь тийм гоё смут тэгж хагарч магарч одоо кейк хий болоогүй. Тэгээд хувцлалтаа хөөрхөн хийцэн. Тэгээд би сайхан шин зүг авсан баггүй. Би оюутан болоод 4 жил болчихсон зөө. Амайг оюутан болоод 4 жил болох хугацаанд надад ердөөс ийм цүх байгаагүй гэж боддоо. Надад ердөөсөө ч нэг ч ийм цүх байгаагүй. Тэгээд би энэ цүхийг аваад энэ чармыг аваад тэгээд энэ бантхийг ингэж уяад тэгээд ингээд үрч явж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хөөрхөн авсан гэд одоо эн чинь одоо миний хувьд яг 4 жил ийм цүх үрээгүй хүний хувьд чинь яг эн чинь ингээд шин зүйл байгаад байгаа шүү дээ. Тэгээл энэ цүнхээ уриал хуцалт нь хөрхөн нүүр нь тийм гоё болцсон. Тэгээл далаад жоохон хичээл яг жоохон л хоцорсон л тоо. Гэхдээ нөх амар хоцроогүй очсон. Яа, тийм болохоор өнөөдөр би амар гоё ааштай байна. Тэгээл яг харих замдаа найз залуугаараа хальт зургаад оруулж постлчоол. Гэхдээ манай найз залуу жоохон мэдрэмжгүй л болцсон байлээ л дээ. Уул нь бүр үнэхээр сайн бэлтгэгдсэн зурагчин байсан бохгүй юу? Миний одоо IG дээрх постны бараг 80%-ийг нь манай найз л авсан байдаг бохгүй юу? Уул нь бол. Тэгсэн чинь би бараг найз залуугаараа зураг авахлаагүй одоо ингээд бараг 10 сар болчихж байгаа. Тэгсэн чинь энэ чадвар гэдэг чинь сонирн байна штэ. Хийхгүй бол тэгэл байхгүй болчихсон юм байна. Тэгэл яг найз залуугаараа тэгэж зургаад аруулчаад тэгээд нэг ганц хоёр дажгүй зургийг нь олж аваад тэгээд постлоод тэгээд одоо надад notification ирээд байна. Сонирхолтой. Би та нарт постлсан зураг харуулъя заяа. Би ихтэй арай жоохон өөрний дөрвөн юм танилцуулах гэжсэн аа. Юу амар олон юм яриа явчихдаг нэс. Энэ гэхдээ миний микрофон ажиллаж байгаа гэж би найдаж байгаа шүү. Миний микрофон ажиллахгүй би ингээ гуцаа суугаадсан бол үнэхээр харамсалтай үстэй. За одоо энэ заяа. Энэ яг миний ээж нь оюутан байх та гэдэг зураг гэж би бодож байгаа. Яг нөгөө нэг 2000-аад оны одоо манай ээж аав нар оюутан байх үед нэг тийм зураг авахулсан байдаг штэ сургуулийнхаа гадаа ч юм уу эсвэл ингээ нэг тийм гой газар зураг авахулсан байдаг да. Яг тийм зураг. Оюутан байх та. Тэгээ энэ хоёр дахь зураг нь бас хүрхэн зэ. Энэ бас яг энэ жоохон дали авсан. Тэр дали авсныг нь би тэгшлэе гэсэгүй далигаар амар хөргө санагцаахгүй. Тэгээ нэг юм бор юм дээр үеийн нэг тиймэрхүү дөө мөнгө оруулж өгөөд тэгээ хоёрт нь постлсан байна. Гуравт нь хажуу тийш харсан портрет байна. Энэ яг нэг тийм мэрэгжлийн камераар авахсан зураг шиг санагдаад надад гоё санагдаад тэгээ постлсан. Энэ бол нөгөө талынхаа хажуу талаас авах. Нөгөө талынхаа хажуунаас авахсан бас нэг зураг байна. Хавар болсон Усман салхинд намраад хийсээд шороотойгоо гутгалдаад байж байгаа зураг байна. За тэгээд нэг ийм дөрвөн зураг өнөөдөр ингээд постлсан байдаг юм аа. Би хизэнээс хойш пост хийгээгүй гэдэг харъя л та. 3 сарын 21-ээс хойш пост хийгээгүй. Бараг сар гарны дараа пост хийж байгаа юм байна. Тэгээд бас нэг хоб бацах зүйл байна. Би ингээд заяа. Би одоо YouTube хийгээд бараг 2 жил болж байгаа байхгүй уул нь бол. Одоо энэ 6 сард юм уу 7 сард 2 жил болсон зэ YouTube. Яг бичлэг аплод хийж эхэлсэн. Яг 2 дахь жилийн маань ой болохгүй юм. Гэхдээ би энэ 2 жилийн хугацаанд 1 жил 3 сар блогноос YouTube-ээс зай авсан зэ. Би 1 жил 3 сар YouTube хийгээгүй. Бичлэг хийгээгүй YouTube дээр. Тэгэхээр бүр маш удаан хугацаа үздэй. Өнөөдөр микрофоны нэг гоё зүйл нь би ингээд цаашаа хараад явж исэн чи та нар миний дууг маш тод сонсох боломжтой байгаа юм л та. Би ингээд танарт харагдахгүй байсан ч миний дуу хоолой сонсогдно. Энэ бол маш гоё зүйл. За тэгээд би ингээд YouTube-ээ уул амар хөгжүүлмээр байна. Би YouTube дээр маш их цаг зав гаргамаар байна. Би ингээд завл болтол бичлэг хийдэг болмоор байна. Гэтэ ягаад ч юм яг
одоо миний хийж байгаа бичлэг, миний өмнө ингээ постлцсан байгаад байгаа бичлэгнүүд яг миний хүсдэг бичлэг мөн үү үгүй юу гэвэл би сайн мэдэхгүй байна. Би яг ямар бичлэг хийх ёстой вэ гэдгээ би одоо хүртэл ойлгоогүй байна 2 жилийн хугацаанд. Гэхдээ яг уу ингээл хоб базаалтай ингээл тэнхтэл ингээл байж хахад эзэн нэг өдөр би ийм төрлийн бичлэг хийх ёстой юм биш үү? Би энэ тал дээр илүү бичлэг хийвэл хүмүүс намайг үзэх юм байна. Хүмүүст одоо би хөвгөлтэй байж чадах юм байна. Надад энэ бичлэгээ хийхэд хүртэл гоё байх юм байна гэж нэг тийм мэдрэмж хэзээ нэгэн цагт надад төрөх байх гэж би бодож байна. Гэхдээ би ер нь л ойлгочиход байгаа заяа. Нэг бол beauty content, эсвэл бол yap. Энэ хоёрын л ялдаг юм. Тэгэл одоо нэг юм жижиг сажиг одоо дундуур нь авчурга байна штэ. Зүгээр нэг юм daily vlog, эсвэл нэг тийм unboxing. Тэгээд get ready with me нэтрийн ингээд дундуур нь авчурганд нь байна л та. Гэхдээ л яг үндсэн main бичлэг маань одоо ямар бичлэг байх вэ гэдгийг би сайн одоо хүртэл ойлгоогүй л байна л та. Энэ нэг одоо Ruby-гийн channel ч болохоор Ruby өөрөө ингээд ийм Hollywood-ийн алдартай энэ хүмүүсийн одоо өнгөрсөн амьдрал одоо ингээд болсон нэг тийм Hollywood-ийн эргэн тойронд гэдэг одоо нэг тиймэрхүү булан хийгээд байгаа шүү дээ. Яг main content нь тэр байгаад байгаа шүү дээ. Ер нь yap байгаад байгаа шүү дээ. Одоо ингээд сонин хачин хуваалцах. Тэгээд тэр нь main бичлэг. Гэхдээ дундуур нь daily vlog-ооч хийдэг, unboxing-ооч хийдэг, тэгэл travel vlog-ооч хийдэг, weekly vlog-ооч хийдэг. Ингээд тийм байгаад байгаа хгүй. Би яг одоо нэг inspiration авна гэж байдаг штэ. Би яг Ruby-гийн type-ны youtuber болмоор байна. Гэхдээ яг тийм одоо нэг юм мэдээлэл өгдөг одоо ингээд тийм хобж юмнээс жоохон хол зүгээр л нэг тийм тэггүй. Би ингээд хүмүүстэй хамт өсөж хөгжмөр байгаа байхгүй юу? Хүмүүстэй хамт одоо ингээд нэг найзтайгаа хамт ямар нэг юм ихлүүлээд тэрэн дээрээ ингээд хамтдаа тэрнлүүгээ одоо ингээд нэг юм зорилго тавиад тэр зорилго руугаа хичээх ч юм уу те. Эсвэл хамтдаа найзуудаараа YouTube эхлүүлээд тэр YouTube-ыг ингэж хамтдаа хөгжүүлэхийн тулд хичээх ч юм уу те. Эсвэл ингээд хамтдаа бизнес эхлүүлээд эсвэл зүгээр л хамтдаа нэг тийм онлайн шопчлалтгаа нэгээд тэрийг ингээд амжилттай болохын төлөө хичээх. Эсвэл зүгээр англи хэл сурах гээд ингээд англи хэлээ хамт сурах. Болио бүр хамтдаа фитнест явъя, гоё биетэй болъё гэж ингэж би бинийгаа ингэж хөгжүүлэх тийм найзуудтай баймаар байгаа хгүй юу? Тэнгуут яг одоо миний хамгийн сайн хоёр найз байдаг хгүй юу? Манай оюутны ангид хамгийн сайн хоёр найз. Тэр хоёр маань одоогийн байдлаар яг одоогийн миний одоо энэ яг ийм нөхцөл одоо ийм сэтгэл зүйтэй ийм байгаа үед маань тэр хоёр маань жоохон боломжгүй байгаа. Тийм. Нэг нь бол асуудалтайгаа, ер нь хоёулаа л асуудалтайгаа. Тийм болохоор би ингээд TikTok дээр идэвхтэй байх гэж хичээж байгаа. TikTok-оо хөгжүүлэх гэж намайг үздэг одоо ингээд тийм одоо юм хүрээллээ бий болгох гэж тэгээд YouTube дээр ингээд би ингээд Ruby-г аваад inspiration авч чадчихжээ. Яагаад намайг хүмүүс үзээд надаас inspiration авч болтгүй юм гэж бодогдоод ер нь ойр үед жоох их юм бодож байна. Тэгээ бас би нэг юм амар ойлгосон зэ. Юу вэ гэсэн чинь би ирээдүйд маш их мөнгө олдог болох ёстой. Энэ энэ амар тэнэглэтэй. Окей, гэтэл эн чинь яг үнэн баггүй юу? Би ингээд жоохон ирээдүйн одоо ингээд ирээдүйд би хэн болох вэ? Ирээдүйд яг миний хүсэж байгаа ирээдүйд болохыг хүсэж байгаа ирээдүйн би яг ямар хүн бэ? Тэр хүн дээрээ би өөрөө очихын тулд надад юу хэрэгтэй вэ? Мэдлэг хэрэгтэй, боловсрол хэрэгтэй. Би тэг ингээд сураад одоо боловсроод ингээд явж гин. Надад хэлэх хэрэгтэй. Би ингээд бас сураад ингээд явж гин.
Одоо надаа юу хэрэгтэй вэ? Мөнгө хэрэгтэй байна. Би хэрвээ суйсаас өөр сургууль сурдаг гэсэн бол хажуугаар нь ажил хийгээд хажуугаар нь илүү цагаараа өөр юм хийгээд ингээд явахыг амар хүсдэг байхгүй юу уулна. Даанч суйс хизээч тийм боломж өгөхгүй юм л да. Яа. Гэтэ би суйстай хайртай. Суйс сурснараа миний ингээд хүмүүстэй харьцаа хандлага маань жоохон гайгүй болсон юм шиг санагддаг. Би нөгөө нэг уцаар ярихыг дург байхгүй юм. Үнтэй одоо юм найзуудтайгаа одоо зүгээр л ингээд юу байна муу ингээд ярьж штэ. Би нэг тийм албан ёсны одоо ажил хэргийн тийм ажлын талаар малаар ч юм уу тиймэрхүү юм ингээд ярихтаа ингээд уцаар ярих дурггүй. Би нэг бол биеэр очиж уулзаад нэг бол зүгээр одоо ингээд бичсэн нь надад амар байдаг юм. Уцаар ярихаар ингээд яг л юу л яасан бэлээ яах вүлээ нэг тулгамдчдаг байхгүй юу. Тэгээд биеэр очиж уулзсан бол би тэр хүн лөө очиж явах замдаа би энийг асууна энэ талаар энийг тодруулна энэ дээр нь ингэж санал тавина гэд ингээд очиж явах замдаа ярих юмаа боловсруулцдаг. Тэгэхээр асуудалгүй. Бичгтээ бас бишээ устгаад бишээ энэ яг болно ингэ явуулдаг. Яг уцаар ярьчингууд амар тулгамдаад ингээд буруу зүрүү яриад өстой нэрээ сандраад тэгээ зүгээр дургу байсан ч гэсэн тгийгээ хэлцдэг ч юм уу тий. Гэтэ ярилцаж одоо ингээд уцаар ярьж сурах гэж хичээж байгаа. Наа нэг тиймэрхүү л байна дөө. Ингээд ярьсан чи ямар гоё юм бэ? Би энийг бараг 30 минутын бичлэг болгочих уу? Shit. Тэгэл ер нь их юм л бодогдох юм дөө. Би чинь уул нь одоо яг ингээд төгсөж явах хэвээр 6 сард ингээд би яг их сургуулаа төгсөж явах хэвээр байсан хүн. Гэтэ жилийн төлөө авцсан. Одоо би 4-р курст орно. Тэгэл одоо ингээл яг би жилийн төлөө авах гэсэн бол одоо ингээд төгсөж байгаа. Хэрвээ би одоо төгсөж исэн бол юу хийх гэсэн бол төгсчөөд гэл ингээл амар их юм бодогдоол. Гэтэл би одоо ингээд жилийн дараа төгслөөд 1 жил гэдэг амар хурдан л өнгөрнө. Тэгээ жилийн дараа төгслөө би юу хийх үү, яаж амьдрах уу? Одоо ингээд би их мөнгө олдог болох хэрэгтэй гэд ингээд хэлээд байгаа шүү дээ. Тэгэж их мөнгө олохын тулд би юу хийх үү? Угаасаа шууд төгсөөл их мөнгө олно гэж байхгүй. Эхлээд ингээд баг цалингаас багаас эхлэн тэрийг би мэдж байгаа. Шууд би ингээд баян болно. Ёс амар баян болно гэж өртөөсөө яриаггүй. Би зүгээр л өөрийнхөө хэрэгцээг хангадаг, өөрийнхөө хүслийг биелүүлдэг, өөрийгөө эрхлүүлдэг, өөрийгөө хайрладаг эмэгтэй байхын тулд хинээс ч одоо царайчлахгүй гэж ярьдаг штеп. Тийм байхын тулд хүнд угаасаа л мөнгө хэрэгтэй. Тэгээд одоо манай найз залуу бас төгсөж байгаа. Бид хоёр бол нэг үе ихгүй. Суйст тэгээд манай найз залуу одоо төгсөж байгаа. Найз залуу маань төгсөөд бас юу хийх вэ? Яах вэ? Бид хоёр хамтдаа ингээд одоо ингээд ингүүл яах вэ? Тэгүүл яах вэ? Ийм юм чиглүүлчихдээ юм уу гэх ингээл ер нь ингээл дөөл юм бодогдож байна дөө. 22 нас гэдэг чи их сонин нас юм а хүмүүсээ. Энийг одоо 23 дөрөвтэй эсвэл ингээд надаас ахмад хичмэд хүмүүс үзээд намайг бүр нус чинь юугаа хуцаад байгаа бэ гэх баг. Амьдрал нь ч эхлэх байхад хуцаад ах юм уу нус гэх баг та. Гэтэл яах вэ? Энэ залуугасаа л бодож явах хэрэгтэй. За нэг тиймэрхүү л байна да. Би одоо ингээд өөрийнхөө одоо баримтлах ёстойг л боддог үзэл сурталгээ сая хэлсэн шүү дээ. Тэрийг дараагийн бичлэг дээрээ яг гоё орчин бүрдүүлж агаад одоо ингээд өрөөмрөө яг тэрэндээ зориулж чимгэлж ингээд засч масж агаад тэгээд яг гоё гэрэл мэрэл ясаас ямаа ингээд тохируулж агаад тэгээд яг гоё хийнэ. Тэрийг би яг хийн гэж бодоод байгаа. Тэр яг би ингээд нэг юм хийж явахдаа ярин заяа. Би хумсаа сольж явахдаа ярьчихгүй. Би энэ хумсыг 7 хоногийн өмнө 8 хоногийн өмнө хийсэн ахгүй юу? 8 хоногийн өмнө хийсэн. Тэгээ ер нь бол би энэ хумс бол надад амар таалагдж байгаа. Яг амар гоё сет. Амар таалагдж байгаа сет мэн ахгүй юу? Тэгээ энийг бараг би нэг 10 хоногийн дараа л салгах байх. Хумсаа сольж явахдаа ярьд юм уу?
Тэгэхээр яг сайн аль руу н анхаарлаа төвлөрүүлэх юм гэдгийг болж байгаа. За нэг тиймэрхүү. Ямар ч лсэн тэр бичлэгийг би заавал хийнэ. Тэр надад их таалагдаад байгаа. Тэрийг бас TikTok дээр богино болгоод оруулчихвал яа гэм бол гэж бодоолгаа. TikTok дээр гэхдээ ер нь бол хейт комментууд айгүй их байдаг л дөө. Гэхдээ одоо тийг надад ямар ч хамаагүй л дээ. За тэгээд миний нэг сонирхолтой юм шиг сонирхолгүй юм шиг урт бичлэгийг маань үзсэнд маш их баярлаа. Тэмээ үзсэнд баярлалаа хүмүүсээ. Тэ шүү. Намайг үздэгт баярлалаа. Тэгээд коммент бичдэг ангийнхаа найзуудтай баярлалаа. Коммент бичдэг охтуудтай баярлалаа. Гэхдээ амар гоё мэдрэмж тэр ингээд views ингээл ихсэл тэгээд тэнгуутаа ингээл ангийн маань хүүхдүүд ингээл нэр инэрлийн влогийг үзсэн юм үзье. Ингээд тэгээд мэгээд өглөө сургууль руу ирж явах замдаа үзсэн эсвэл өчтөрөөр унтж явахдаа үзсэн гэл тэгэж минь утнад амар гоё санагдчих шин. Вау, ямар гоё юм бэ. Нэг тийм дэмждэг юу ч хийсэн дэмждэг байдаг штэ хүмүүс. Яг тэднэр маань яг ингээд зөв газараа байгаад байгаа юм шиг санагддаг юм да. За нэг тиймэрхүү л энэ да. Тэгээ миний бичлэг үзэн маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай бай.